Энэ сайхан орхон голынхон хөөнд байрлаж бас амьдарч энэ замын айлчин гийчэнд сайхан одоо сүүлчилдэг энэ уян цэцгийг ажилладаг гай ахыхандаа одоо гэр бүлд нь маш их баярлалаа. Өнөөдөр манай багийнхан манай шагаа өгөөдөө төрүүлээ явчихгүй. Хөтлөөс гарч яхад. Биш манай нэг ах байгаа. Очоод уулзаадах юм. Тэгээд за яасан бол бид нар ч яг тэнцэнэ бас ажил мэжлээ гэх. Тэгээд нааша явж исэн чинь ахынд амбиа. Маа ихнэр ярьдаг байхгүй. Яаж юм гэсэн чи төгч ийн гэдгсэн чинь. Энд чи гоё загас идээ шөлтөө бол идээд байж гэх. Айгу тансаг юм ярьсан. Тэгээд үнэхээр өчтөр орой ирээд алжаалаа тайлаад ахындаа сайхан амарлаа. За дүүн ингэж хөдөлч. Одоо та тэр нууцаас тэр юу юу яаж бетон байсан ч тий. Шууд замынхаа нөгөө талдаа гараад ингээ явсан хамаагүй тий. Тэгэх юм бол хамаагүй юу байхгүй. Амарс шүү дээ тий. Замаасаа хол ингээ гараад ингээ яачих юм бол болно. Энэ нөө таягтай болохоор нэг бас хазганаад байхгүй. Нөө зүүн үл тэр чигтээ цэврүү үсэрсэн. Энэ баруун үл нь болохоор аль хөлн дээр яг тэнцвэрөө өгөх мэдэхгүй яваад байгаа. Манай энэ замч бас нэмэргүй нарийнхан байгаа. Айгуу нарийнхан. Хүн хажуугаар явах хэрэгтэй айгуу хэцүү байхгүй. Тэгэхээр би бол бүр замын яг цааталтаа бүр нэлээд хол гарч иж гүйхгүй бол. Энэ угсаа юм бүдэг зам байгаа юм. Тэ. Энүүгээр ингээд шулуух явцсан хамаагүй. Зүгээр. За, амжилт хүнд. Сайн би удаах. За. За амжилт. За баяртай. За ингээд нэг халаалт хийнгээ гэдэг шиг. Түр ингэж яваад одоо энэ зам болохоор ингээд айгүй дэгэн догонтой болчихсон. Тэгэхээр нөгөө өвчтөө хөлн дээр яг 50 гут эвгүй өшвөл ажиж унчих гээд. За тэгээ манай багшийн бас нэг захиас байгаа. Орхон гол манай багшийн одоо төрсөн сум болвол орхон тул тэгээ энэ орхон голоос бас ундаалсан угаалгасан. Тэгээ манай Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Цэрэн давг багш маань. За минийхөө орхон гол дээр очиж заавал усаа амсаад нүрээ сайхан угаагаа толгоогоо сайхан шавшаад хөдлөөрэй. Багш нь одоо энэ сайхан уул усаа ингэ шүтэж явд юм шүү. Тэгээд багш нь даанч очих гэсэн боловч жүжигийн бэлтгэлтэй байна гэд надлаа одоо хоёр багш маань ярьсан байгаа. За миний оюутай ангийн ханд найзууд маань ирсэн. Явж байна. Энэ хэд маань яг Эрдэнэт ортлыг хамт явна. Энийгээд цаашаа баян үлгээд хав юу алтаа тоомог. Юу. Найз нь энэ юу яаж байна? Яг энэ замаар явахаар болохгүй. Харин тийм байна. Энэ аваар хийчих гээд. Нөгөө зам эвгүй юм угаасаа. Зам эвгүй. Дахин хүртэл бол зам их гоё байгаа шүү дээ. Тэнгүүт нөө энэ дэгэн догонтой болохоор юм таяг толохгүй бол нөө энэ өвчтөө хөл маань эвгүй ингээд гიშгчгээр ийш тийш хөлбөрчих гээд байна. Тийм ээ тий. Тэгээд таягтай ямар ч. Одоо нэг хөтөлтөөр хэдэн цаг вэ? За бараж 3-аас юм байна. 3-аас нэг арга хэмжээ. Хөтлийн хүүхдүүдийн дунд нэг хөөрхөн тэмцээн зохион байгуулад. Тэгээд юу яаж байгаа вэ? Тэрийгэ зохион байгуулалт цааш юм уу? Зарлцсан бүр өмнө бүр хилээд яриад зарлцсан явч. За миний найз гоё өнөө гоё юм. Одоо замынхаа талаас өнгөрсөн. Одоо эндээс ч одоо хэдэн километр вэ? Энд чинь 150 60 хавцаа тий. Ер нь оюутан бахасаад миний найз чи гүйдэг юм байлаа шүү дээ. Савар хэвэл гүйчдэг юм байсан тэгээд сайн гүйн штэ. Тий. Хэн 400 м юу 400 км гүйн гэж тооцоо. Гүйчдэг юм байл. Ер нь зарим өглөө чи ер нь
болчихчих юм билүү гэсэн. Ер нь мэдээж бас нөгөө яг эвгүй шантрах юм гарч ийн. Дахиад за энэ нэг хөлний бэртлээс олж за энэ дахиад ер нь явах юм болов гэж. Өглөө чи ингээд минийх тэнийхгүй босч байгаа шүү дээ. Тэгэл за тэгээ нөгөө өвчин намдахаа уучаад жижигхэн ингээ алхаад тэгэнгүүт халангуут нь дахиад нөгөө халаалт хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт гайг бол одоо ингээд би дахиад гайгүй зогсохгүй яваад гайг болно. Тэгээ сүүлдээ ингэжингүүтээ дахиад ингээ шогч эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ өвчин гайг болол. Нөгөө наран дунгаагч нэг гоё хэлсэн үг гэсэн шүү дээ. Хүн нөгөө бүх юм дуусаад ингээд юу яадаг те. Хүч бүх юм ингээд дууссан ч гэсэн сэтгэлийн хүчээр тэрийг даван туулах цаана заавал сэтгэлийн хүч байдаг гэсэн тийм утгатай. Тэр их гоё үг байсан те. Тэгэхээр миний найз ямар ч гэсэн өөрийнх нь зориг, өөрийнх нь хүсэл, зориг, сэтгэлийн хүч байгаа учраас ямар ч байсан одоо барайндаа орно. Ямар ч гэсэн зоригтой хүрнэ. Сэлэнгийн аймгийнхаа сайхан сум буюу одоо Хөтөл хотод ирсэн байна. Тэгээ манай одоо энэ Хөтөл хотыг анх бий болгоход нь л спортын одоо хороогийн өдөрж явсан Ганбаатар ах маань бас ухтаж авлаа. Дөөн жоохон цагаасаа хоцроод нөө алхал гүүгээгүй шогшоогүй болохоор алхаад жоохон удажлаа. Тэгээ манай одоо бас оюутан найзууд маань, оюутан ангийн найзууд маань эргэж ирээд хамт бид нар сайхан хуу халангаа оюутан цагаад урсан ганаашаа сайхан номноос наашаа алхлаа. Тэгээд өнөөдөр энэ Монгол улсынхаа энэ цементийг бас 100 хангадаг цементний үйлдвэртэй энэ гавшгаа гэж сайхан хайрхантай энэ хайрхнаа бас одоо шүтдэг манай хөтөлчүүд маань. Тэгээд өнөөдөр энэ хөтөлтнийхөө ард иргэдтэй залуучууд донд нэг бас манай төслийн өрөөнд нэг жижиг ивент зохион байгуулж байгаа байхгүй. Тэрэн дээрээ ингээд төв талбайлуугаа явж байна. Улаанбаатар хотоос гараад 8 хонжийн 8 9 дэх өдөр болж байна. Тэгээд энэ Хөтөл хот дээрээ ирж бас саатахад халуун дотноор ухтаж авсан манай соёл урлаг спортынханд за энэ ч хуран цугласан нийт ард иргэдтэй өөрийн болон төслийнхөө хамт олон намайг дэмжиж байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс баярлалаа илэрхийлье. За манай Хөтөл хотынхан бас айгүй гоё найрсаг сайхан ухтаж авлаа. Дуутай хууртай багчууд маань бас энэ open mic маш гоё дуулаад бас гоё уран зориг манай найз нөхд маань бас хөтөлтөөр ингээд ирсэн. Юм давхцсан их гоё сайхан боллоо. Тэгээ суугаад нөгөө жоохон удаан суудсан чинь ингээд нөгөө юу маань хөлмөн нөгөө шарах маань хүндүрлээд байж гин. За ямар ч ингэж гарч. За баяртай ханд өнөр. Амжилт хүсье. Амжилт хүсье. Дараа нь уулзнаа. Баярлалаа. За. Кап онцог шүү. Чимээдөө.
Баярлалаа. Хотоос ирсэн найзуудынхаа хажууд бас сая зураг авахгүй л зүсцээрээ бол айгүй тийм контрастны байна. Маш гоё контрастны. Ой, наашраханд. За. Амжилт хүсье. Хичээл нь амарцсан уу? За. Болгоомжтой замаар болгоомжтой гараа шүү. За яахын да. За ямар ч хэлсэн ингээд хүүхдүүдтэй сайхан арга хэмжээ зохион байгуулад хүүхдүүдэд тодорхой хэмжээнд өөрийнхөө чадлаар бас урамшуулад тэгээд цугласан хүмүүс маань бас цагийг бас зүв боловсон сайхан өнгөрөөсөө нэг 2 цаг тгсэн тийм ээ. Тэгээд миний зорилго одоо хэллээ. За багшийнхаа захиасыг биелүүлж гин. Багш маань орхон туул сумд төрсөн. Тэгээд энэ сайхан орхон голоор ундаалж өссөн. Тэгээд миний хөө энэ явж явах замдаа саатаад сайхан толгоо нүрээ угаагаад амсаад явна шүү гэж загсан учраас багшийнхаа одоо захиасыг биелүүлээд явж байна. Маш гоё бүлэхэн байна. Нэх гоё зөөлөн гоё байна. За би ингээд замдаа бол уул усандаа ингээд дандаа энэ халтар арваа өргөж байгаа. Тэгээ бидний багийг бас сайхан уул ус маань үргэлж ивэж хайрлаж байгаа. Тэгээд энэ зүүн сайхан зүүн болоод бидний зорьсон ажил маань амжилттай хүрээд Монголын маань төмөн олон эвтэй найртай, эрүүл энх, аж жаргалтай, сайн сайхан байх болтугай. За тэгээ монголчууд маань гоё эвтэй, бүгд нэг зүглөө, нэг зорилготой ингэ байх юм бол манай эх орон хөгжиж монголчууд маань бас сэргэж, мандаж бас бусад одоо хүн төрөлхтөнд бас их гоё түүчээлж, соён гэгэрүүлж, манлайлж нэгэн цагт бол бид нар бол дэлхийн талыг эзлэхдээ бол 200 жил энэ дэлхий дээр амар амгалан бас бий болгож исэн тийм түүхтэй. Монголчууд бол ингээд сэрээд энэ сайхан уул уснасаа уулын энерги, усан аршаа ийм газараасаа бол хамгийн гоё эрчмийг аваад энэ дэлхийг одоо бас амар амгалан ажралтай болох хүмүүс бол бидний хайртай монголчууд шүү гэдгийг энэ ташрамд хэлмээр байна. Тэгээ та нартай хайртай шүү. Гурван найз маань зорио ирсэн байна. Баярлалаа ямар ч байсан. Тэгээд найз нөхдөө харж одоо нэг дуун дээр үүд шүү дээ. Найз нөхдөө харж бас ингээд бие биенээ харахаараа баярлдаг гэдэг шиг. Бас энэ гоё төслийнхөө хүрээнд ингээд явж байхдаа найз нөхдүүд маань эргэж тойрохоор их гоё уйг байх юм аа. За би танилцуулъя хэлчихв те. Тэгээ шүү. За намайг Чулуусхийн ганц гэдэг мөх хоёртой 10 жил 8 дугаар 10 жилийн 10 ангиг төгссөн. За манай хичээлээ 6 дугаар ангиас нийлсэн тий. 6 дугаар ангиас нийлээд 8 дугаар ангиас нийл. Бага ангитай болохоор өөр ангиас. Өөр ангид байсан. Тэгээд ангиуд хоорондоо нийлээд тэгээд өнөөдрийг хүртэл тэр хугацаанд өнөөдрийг хүртэл ингэ найзалж байна. Тэгээд гэртэн дүүлдүр төрөвч дүүлдэрийн газарт гинцгийн чиглэлээр 20 жилдээ ажиллаж байна. Тэгээд энэ найз байна. За намайг Жигмэд Цэрэнгийн Жавхланбат гэдэг. За мөг өвтөр бол параллелингийн хүүхдүүд. За тэр үндсэндээ бол оюутан цагаас их дотн найз нөхөрлж ирсэн. За өглөө бид чинь бараг нэг 27-8 жил
болж байна доо. Өсөлт болж байна да. За миний хувьд бол Эрдэнэ төвлөрт тасралтгүй 16 жил ажилласан юм байна. За намайг Намсран Эрдэнэ бэлэг гэдэг. За Мөгийн хамттайгаа бид хоёр 10 жилийн найзууд. 10 жилээс хойш гээд 30 жил үргэлж нөхөрлж байгаа. За Мөгийн маань кино урлаг төгсөөд хотод суурьсан бол миний хувьд Оросын албаны улсад эдийн засгийн чиглэлээр их сургууль төгсөөд Эрдэнэттэй удам дагсаа уур хачин болоод ингээд одоо 20-30 жил рүүгээ ороод явж энэ цаг хугацаач хоёр нэмсэж 20 жил ажилласан. Харин тий. За дараагийн өртөөлөх хүмүүс ирсэн байна те. Манай хоёр ах, за манай намхаа ирсэн байна. За манай сайн мэцэн өнөр. Маа төрсөн ах, манай баг ах мөнх өргөл. За манай тав дахь ах Үнэн Баяр. За энэ зогсож байгаа Бэн тамирын хосолтой хүн бол маа Эрдэнэтийн одоо төгс буянт хийдийн ламп зүгээр лам. За манай багын найзтай намхаа гэдэг бас яг буйны лам байдаг. Өөрөө цог. Ааха. Ингээд бас бусдын төлөө буян ном үлдээд ингээд ном хуурдаг юм. Багаасаа одоо шавлан суусан номын эрдэмт. Тэгээд бас хоёр ахтай маань ингээд зорин ирж найзынхаа бас аян зам за энэ бүртлэг имтлийг бас улам цааш нь сэтрээхгүй тулд бас ном хурахаар ирсэн. Манай найзууд донд. За ингээд дүүтэйгээ уулзлаа. Энд чинь бас хотоос гараад нийтдээ бараг замынхаа 4-ийн 3-ыг нь туулсан байна гэсэн үг. Одоо нэг 100 хүрэхгүй гаруй километр үлдсэн байна. Энэ бол их том амжилт. Тэгээд дүүд баяр хүргээ ямар ч байсан зорьсон үйлсийнхаа 4-ийн 3-ыг хийсэн байна гэдэг бол энэ их том амжилт. Дээрээс нь ганц үг хэлэх гэсэн. Зор хий бүтээ. Тэгээд зор гэдэг маань өөрөөр хэлбэл энэ том ажлыг шийдээд баг хамт олонтойгоо гараад зориод Эрдэнэт рүү ямар ч байсан машинаар биш онгоцоор биш үүгээд явна гэдэг. Тэр хоорондоо зорьсон хооронд бол бэрхшээл саад гарна. Энэ бэрхшээлийг даван туулсан дараа бол энэ бол амжилт олол. Хийцнийхаа дараад нь тэр ашиг сонирхол одоо юу гэдэг энер хүндээ дараад нь хүмүүс болохоор эхэлж авах гэдэг. Эхэлж нэр хүндээ авчвал их гоё юм шиг санагдаад биш. Хамгийн сүүлд хийчээд бүтээчээд нэр хүндийг бүр үлдээх хэрэгтэй юм шиг хойж ирээд үү те. За good luck. За баярлалаа. За. За ингээд яг маш олон найз төгт маань ирж байгаа. Тэгээд энд одоо яг ирсэн байгаа энэ тариа баригад дээр ирсэн байгаа. Энэ найзууд маань ногооноос найзууд маань миний яг гэр оролт яг дошны бас хар багын найзууд маань яг гэр оролт өссөн. Амин нэгтэй одоо намайг одоо яг хэцүү байдалд орох юм бол одоо юугаач тавьж туухаар юм хайртай найзууд маань ирсэн байна. Сая одоо манай хамт олныг сайхан хоолундаар дайлаад. Тэгээ би нөө орой болохоос өмнө баахан ярьж байгаад орой болохоос өмнө сайхан зураг авахгүй л гээд. За отхон сүрэн гээд байна. Манай борхуу цэнхээр манай Болбаатар болдоо гээд. За отхон гэрэл гээд. Оогоо гээд миний ингээ найзууд байна. Тэгээд бид нар бол одоо ээж аауд болцсон. Тэгээ сайн ээж аауд сайн одоо үр хүүхдүүдтэй үлгэр дуурайлал нь болж одоо явна шүү гэдгийг одоо найзуудтай бас уриалж байгаа шүү. Баярлалаа. За баяртай. За ямар гоё юм бэ? Яа. За бид нар чинь Эрдэнэтийнхаа 50 жилээр их гоё бэлэг барьж байгаа юм шүү. Тий. За хөлөө өнөө юмтэхгүй байна. За хөл Гайгүй. За юу авчив манайд? За бид одоо тэгэл энэ Дархан хотод зохион байгуулагдсан Монгол намаад гэдэг энэ олон жил болоод одоо Монголыг сурталчилж байгаа бас томоохон тэмцээн.
За түүнд олон улсын зэрэгэлтэй тэмцээнд одоо 3 өдрийн турш сайхан өрсөлдлөө. Харин ойрын өдрүүд харин сайхан биш үү цагаагаар. Байгаль Бас нэг тангаа бол намайг бас эрхлүүллээ. Гоё. Эрдэнэтэй бас дахиад эргэн уулзах өрөөлөг тавья. За баяртай. Баяртай. За удахгүй уулзъя. Хөөе. За баяртай. За Сайн яваарай. Яа сүртэй биш яа. Энэ олон гоё нохоттой гавь шагнал Ийм холбосон зөв. миний замыг бас гоё тий. төхүүлж өгöd. За сайн байцгаана. Сайн байна уу? Сайн явж гин үү? Таньд залуу шүү дээ. Хөөхтэй та. Ядарч гин үү? Лажгууд. За. Сайн. За сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж, сайн байна уу? За. Баруун бүрэн сумын мачтын төлөөлөл эрдэнэ өгтөж авч байна. Ямар гоё. Тийм би спортын мастер пагонцор үүдийг Азийн авраг. Чамайг таних юм би эрдэнэтэй 20 жил байсан хүн. Таньдаг хүүхдээ. Би Монгол улсын соёлын дэргэний ажиллан жүжигч мөнхөө иргэж юм байна. Канон тоглодог. За. Багмаа гэжтэй гоё үлгэр дүүрэл болоод нэг хүн ингэж түүчэлж үлгэр дүүрэл болж иж одоо нөгөөтгөө бусд нь одоо танаа одоо сумынхан таныг дагаал гүйтж байгаа шүү. Тэгэн штэ. Тэ? Одоо зөндөө хүүхдүүд хүмүүс гүйж байгаа. Одоо зарим нь бас ирж амжсан. Дандаа хөдөөний хүмүүс. Хөдөөний малчид гүйж байгаа штэ. Би одоо над дээр ирж байгаа хүмүүс бол ингээл бас миний замыг хороолцоол. Тэгээ миний ойр дотны хүмүүс бол надтай заавал нэг 10 км бол явж байгаа байхгүй. Тэгэл энэ зам хороолцсон гэдэг чинь нэг тал дээр бол надад айгүй том дэм болж байгаа байхгүй. Тэ. Тэгээ өнөөдөр одоо ингээд гоё бас нэлээ хөөрхөн зайтай энэ зайд манай сумаа төлөөлөөд манай пагмаагч тэргүүтээ энэ залуучууд дүүнер маань ингээд ирэнгүүт айгүй гоё байна. За ойрхондоо ирнэ 10 жилийн дараа л ихэд эдгээр олимп төв дэлхийн аваргууд болцсон л. Тэ? Баруун бүрэн сумын удирдлагууд ард иргэд та бүхэндээ энэ гайхалтай нар хур игширсэн энэ зуны дэлгэр сайхан өдрийн мэндийг төвшүүлье. За сайн байна уу гшаа. За хаарай. За баруун бүрөө орчоод баруун бүрэнгээс гарах гээд байж байна багшаа. Ахад байж байна. Тэ. Багш жүжиг бэлтгэлтэй байгаа юм уу? Жүжиг бэлтгэлтэй яг хайс. Одоо ингээд нөгөө жүжигтний явуулаад байж би уулд тэнд нөгөө жүжиг дээр очиж чам бичлэгээ явуулчихыг бодсон байх. Зүгээр гшаа. Тэ. Зүгээрээ санаа зовохгүй. Одоо штэ өмнө чинь 2 том даваа байгаа. Тэр 2 даваа өгсөх бол проблем байхгүй чи өгсчих нь. Хөл муутай хөлөө анхаарал уруулахдаа маш болгоомжтой юм шүү. Тэгэхээр төлөв байхад бүх юм болно. Даваа урагшаа. Баярлалаа багшаа. За.
За өдөр бол ер нь бороо таараагүй дээ бидэртээ. Одоо л таарч байгаа шүү. Шөнө бол бороотой үе таарсан. Яг өдөр бол бидэн дээр нэг жижигхэн нэг гоё шиврээ нэг гоё элбэл өнгөрсөн. За энэ бороо харин нэлээ сэрэгцүүлж хүч өгөх гэдэг юм биш үү? За амар салхитай ширүү бороо орж ийн. Гэтэ гоё байна. Бидэртээ өдөр ер нь бороо таараагүй. Нар гарангуут нь одоо машин дээр газ эдрийг хатаагаад авчих. Хатаагаад аваад чийг нэрлчих юм бол тэгээд эртхэн хөсөөтөнд даваагаад авчих. Хөсөөтөө давчвал бол манай жаргаланд сум ойрхон байна. За манай ирдээ бүх залуучдын театр зогссон. За багаар. За дэчгөө. За сайн байна аа. За сайн явж байна. За сайн явж байна. За сайн байна уу. За сайн байна уу. За манай театрын урагшлалч ирсэн байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайн явж байна уу? За сайн явж байна. За 17 дуулсан. За 17. За энэ одоо миний баруун гарт байгаа манай Эрдэнэ хоёр гэдэг миний хамгийн том ахын. Манай одоо удмын хамгийн том ач гэсэн үг. Минийхөө аавгаа тийч тэг юун дээр хөшөөтийн юун дээр ээжтэйгээ хамт хүлээж. За энэ агаа нартай хамт. За баяртай. За баяртай. Манай театрын манай дүү маань ирлээ тэгээ сайхан цайлаад тусаа угааж явахад. Замаа амархан орондоо. Гоё байна, сайхан байна. Учрал найз маань жаргаланд сумын засаг дарга маань бүтээч одоо нэг бас гоё ухтаж аваад 5-6 км тэглээ нэлээд алхачлаа. Сайхан алхлаа тий. Ямар гоё байна өнөөдөр. Алхах гэж байгаа юм шиг л байна шүү дээ. Хангалын голыг бид ногоочдод зориулаад бас юм далан байгуулад энэс нэлээд жилийн өмнөх юм ажил юм байна. Энэ нуур үсгэж харин тийм байх тий. Би ингэж тусны шууд муу таахын анзаараад чи. Ийм нуур ихтэй
Яг бүр хуучин жижигхэн байсан байж магадгүй. Үгүй энэ 70 Бүр байхгүй шнэ. тий 70 барьсан. Одоо энэ дор ингээ харагдана. Аа. За төрийн аль багчд маань тосолж аваад удаа. Бас санаа зовмоор. Тэгээд Google алхаад ирсэн. Сайн байна уу? Сайн чи. За, сайн байна уу? За, сайн уу? За. Сайн явж байна уу? Сайн явж. Тэцгөө. Огцж байгаа л одоо нутглуу ороод ирсэн манай. Сайн байна уу? За. Баярлалаа. Баярлалаа. За, сайн байна. За, манай өөх. Энэ олон сэтгэлээр хичээлээ. Хайртай үлдчихсэн баярлалаа. Мөгөөр баярлалаа. Энэхүү жаргалан цомд хүрэлцэн гэж 330 км амжилтад болсон байна.